Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ. Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Баярын ширээний зоог нэвтрүүлэг маань сар шинийхээ дугаараар та бүхэндээгээ уулзах бэлэн боллоо. Энэ удаагийн дугаард Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Төмийн их чуулгын госол дуучин Бүжин багш маань хүрэлцэн ирсэн байгаа. Таны өдрийн мэндийг хүргэе. За энэ өдрийн мэнд хүргэе. Та үзэгчдээ өөрийгөө танилцуулах уу? За би Төмийн их чуулгын госол дуучин Бүжин байна. Тэгээд одоо Төмийн их чуулгатаа ороод 10 гаруй жил одоо ажиллаж сайхан уртын дуу, ардын дуугаа дуулж ард түмэндээ мөн одоо гадаадын одоо жуулчдад өөрийнхөө ардын одоо язгуур урлагийг бас түгээн дэлгэрүүлж сайхан ажиллаж дуулж хурдж ингэж л явна да. Аха. Та одоо Монгол одоо уртын дуу өв соёлыг бас авч явж байгаа учраас таныг өнөөдөр бас цагаан сараар одоо дуу хураа өргөнгөө өнөөдөр баярын ширээний зоог нэвтрүүлэгт одоо урьсан байгаа. Дээрээс нь одоо ингээд баярын ширээний зоог нэвтрүүлэг маань одоо цагаан сараар хүмүүс баярын ширээн дээр ямар хоол хийх вэ гэдгээ харуулдаг. Тэгээд ерөнхийдөө бол хүмүүс маань ихэвчлэн бууз хийгээд байдаг. Өнөөдөр та ямар хоол хийж байна? За ер нь одоо нэрэл бууз ингээл байнга л идэг, сүүлдээ хүүхдүүд ч уйддаг. Тийм болохоор өнөөдөр сайхан сэртэй, беконтой, дахианы махтай сайхан хоолийнэ. Хүүхдүүд ч их дуртай байдаг. Ер нь бол бууцыг бол угаасаа тавих нь тодорхой. Тэр хажуугаар нь бас ингээд бусад хоолыг тавихаар зочид ирсэн ч гэсэн их гоё яагаад байдаг тий. Сонирхоод их иддэг шүү дээ бууцнаасаа илүү. Ер нь бол урлагийн хүмүүс хөвчлэн гэртээ ингээд орохгүй тий хоол унд хийхгүй одоо тийм учраас одоо баярын өдрүүдээр бол гэртээ байдаг үстэй тий. Тий одоо тэгтээ бас зарим тохиолдолд бас яг ажилтай байх үе бас байна. Тэгээд голцоо ер нь гэртээ л байхыг л боддог доо. За ингээд хоёлаа хоолоо эхлүүлээ да. За юу орж ин да хоолнд нь. За хоолнд эхлээд дахианы мах, машин замах. За тэгээд сэр, бекон, өндөг, давс, гурил. За тэгээд дахиан амтлагч. За тэгээд одоо бусад одоо юм амтлагчд байна л да. Тэгээд шинэ ногооны салаад хийн. Тэрэндээ орох орцууд байна. Одоо майонез байна. Одоо помидор, өгөрцөө, салаатны наалч. За тэгээд амлсан будаа хийнэ. За. Ер нь бол ингээд цагаан сараар хөвчлэг хүнд хоол идээд байдаг. Тэгээд шинэ ногооны салаад бол мэдээч хэрэг маш сайн зөгцдөг хоол шиг ингээд тий. За ингээд хоол эхлүүлээ. За та минь гоё хувцастай байгаад байна. За харин тийм ээ. Хоёрсаж байгаа тэгээд тэгээ. За одоо би яаж туслах вэ танд? За хоёлаа ингэнэ. Одоо эхлээд махан амтлнаа. Тэгээд дараа нь салаада хийх үү тий? Салаада хийгээд эхэлчихээ дөө би таны хийж өгдөг. За тэгээ. За хоёлоо цагаан сараар хүмүүс одоо таны дуучин болохоор гэртэн очиж авар үргээгээ дуулаад өгөөч гэж хүмүүс гойдог бах тий. Тэгдэг штэ ерөөсөө байнгын. Орлоо ерөөсөө зээ сайхан дуучин ирлээстэй. Дээшээ суу сайхан дуулуулнаа л гэлдэг штэ. Жавраа үргэлэгнэ гэж. Гадаа явж байхад бол тэгэл байнгын урилгатай штэ. Байнгын дуулуул штэ. Тийм ээ уртын дуу гэдэг чинь их сайхан. Тий, уртын дуу гэж одоо манай Монгол өв соёл одоо соёлын маныг тийм ээ одоо уламжлагдаж ирсэн сайхан соёлын нэг учраас уртын дуугаараа хүмүүс айл бүхэн бас хоймортой залаа сайхан дуулуулах хүмүүс их дуртай байдаг. Жавраа үргэлээ. Тийм морин хураараа сайхан жавраа үргэлгээд дуулж хурдуулах дуртай байдаг. За одоо утгагүй танаа дуулуулнаа. Угаасаа үзэгчдэд дуулж үзвэл манай багш бол үнэхээр маш их авьяастай. Дээрээс нь дуулахт нь одоо ингээд баг хиймар сэргдэг байхгүй юу? Баярлаа. За ингээд одоо энийг жуурдаа тавьчихуу. За тэг. Одоо энэ дээрээ би бол махан амтлагч байна. Маханд маань бол давс орно. За тэгээд дахиан амтлагч орно. Өндөг орж. Тэгээ нэгээ сайхан хольж утгад сайхан яа та. Боцгоо тий. Батанда. За одоо энд нэг ширхэг өндөг хийнэ. За барцалтай болгож зориулаад өндөг хийгээд байна тий. Тий. Бас нарийн нанда хоол хийж шүү тий багш. Бас уулын гэртээ байвал бас гоё хоол хийхийг боддгий штэ. Тэгэл тийм гэдэг юм байна. Байхаас илүү байхгүй нас заримдаа их байх юм дөө. За давс сүрүү ийдсэн. Дахиан амтлагч. Дахиан амтлагч хийнэ. За хуруугаараа л одоо баримжаагаараа л би ч бас нэг тэгж яахтар яах вэ? Гарамлт шүү дээ. Тэгэл баримжаагаараа л хийдэг. За. Тэгэд одоо ингээд сайхан утгач. Түрүүнд давсаа хийчихсэн. Гэтэ жоохон нэмэх баха. Баг зэрэг нэмчих.
Давсан? Тий. Одоо нэмнэ та. Жохон. За би бас хоолыг сонирхож үзээд байна шүү дээ. Хүүхдүүд айгуу дуртай байдгийн нөгөө дахианы маханд юу Тийм ээ. Хүүхдүүд ерөнхийдөө бүгдээрээ л ер дахианы махад дуртай байгаа гэдэг. тий. За цагаан сараар айл их хийж гэнэ үү та ер нь? Эсвэл хүмүүс чөчөд хүлээж авах нь их байна уу? Цагаан сараар ер нь айл хийснэ. Одоо энэ дээр жоохон гурил нэмчи. Барьцуулдуулах учраас. За. Та сая хэлж штэ жуулчдад дуулдгаа гэд. Тэ жуулчд ирээд мэдээч хэрэг Монголын соёлтой танилцахыг хүсэж байгаа учраас уртын дууг нь хамгийн түрүүнд сонсох нь. Тэгэд сонсоод ер нь хэр сэтгэлтэй байдаг вэ? Айгуу өндөр сэтгэлтэй гайхдаг, айгуу гайхдаг штэ. Энэ хаанаас нэг хоолоо гараад нэг. Тий, тэгдэг ямар гоё юм бэ Монгол үндэсний урлаг гэдэг ч ёстой. Үнэхээр гайхамшигтай гоё юм аа л гэж дуу алдаал явдаг ер нь бол манайхыг бишрээл явдаг. Бас хувц сонрыг нь хараад Тий, хувц сонрыг хараад бишрэн өмсөж үзэж болох уу гэж асуун. Тэгээ зураг авахуулъя гэдэг ерөөсө тоглолтын дараа чи ерөөсө байнга шүү дээ. Тэг нах тий. Тий. Тоглолтын үеэр Ямар гоё юм бэ гэж сэтгэл бол өстой өндөр гардаг да. Манай гадагшаага тоглолтод явдаг уу? гадагшаа явна. Хаашаа явсан та хамгийн? Би ч одоо за Япон, Солонгос, Итали, Испани, Португал, Герман, Уршаа, Хятад энэ төр гэдэг юм явсан. Хамгийн их сэтгэл үлдээсэн одоо газар нь аль вэ? Хамгийн гоё сэтгэл үлдээсэн газар одоо Япон юм шиг санагдав. Нөгөө анх удаага явж исэн болохоор айгүй тийм гоё сэтгэл төрүүлж исэн. Өсө бүхэл хүмүүсийн өмнө бүхэл зөөл ингээд нөгөө Япончууд ч ерөөсө хүнийг айгүй хүндэлдэг, хүнддэгдэг тийм хүмүүс юм бэлээ тий. Тэгэхээр бас тэгээ тэр соёл моёл нь ямар сайхан, тэр орчин нөхцөл нь ямар сайхан бэлээ тий. Япончууд ерөөсө хүнийг л их хүндэлдэг тийм ард түмэн юм бэлээ. Тэгээ штэ. Тэдрээ ч соёл ер нь олондоо тий. Тэгээд угаас Монгол дуу хөшлөл ирэхээр л нөгөөдөл ч яг ингээд эмоц нь их өндөр байгаад идэх тий ер нь бол Тэгдэг. эмоц өндөртэй. Европчууд хэрүүлж авд юм байна. Европчууд айгүй эхлээд нөгөө суугаад айгүй их тухтай их сууж үздэг. Азуудыг бодвол чимээгүй ингээ маш анхааралтай үздэг. Тэгээд дараа нь бол үнэхээр тэр одоо номер явсны дараа бол үнэхээр браво л гэдэг. Бас тэр дүр төрхийг ингээд харахаар ингээд бүр бахархмар санагдаад ингээд огшмоор сайтай хүний нутагт очичоод жишээлбэл одоо очиод ингээд Монгол одоо хүмүүс Монгол ардын дуу эсвэл уртын дуу очсон тэгээд сквал морин хуур дарж маргаар их бүр огштой шүү дээ. Тэгдэг шүү. Бүр ойлмаар санагдаад тэрийг сонсохоор нутаг маань харагдаад шууд гадаадд байгаа монголчууд энэ ч айгүй хөрх юм ингээд нөгөө бид нар очиод тоглолт моголт тэгээд биднийг үзэхэр чинь хөрх уйлдэн шүү дээ тий. Дарангуудаа сандаг та нарыг үзээд өстой гоё юм гэртээ очсон юм шиг л болдог гэж. Яг тийм тэгдэж шүү дээ. Ер нь бол тиймэрхүү байдалтай байд юм аа тэгээд одоо монголчууд гэртээ одоо бол гэртээ тэгж Чингис хааны хөрөг болон тэгээд дээрэс нь тэр далбаа малбагаа ер нь бол гэртээ бол ингэж салаад байдгүй. Гадаадд байдаг монголчууд болохоор яадаг вэ гэхээр яг далбаагаа тавиад ингээл тэ имэйл хазаар юу гэдэг бүгдийг нэг нэгээр зөөсөрөөд гэрээ дүүргэсэн баг шүднээ шиг болсон байж байгаа юм байна. Тэгээ нөгөө ханхаараа нутагтай байгаа юм шиг мэдрэмжийг төрүүлдэг учраас тэгээд дээрэс нь дуугаад болоод үзүүлчих. За тэгээд уйлаа. Уйлдаг харин хөрх юм. Аргагүй дээ одоо хүний газартаас олон жил ажиллаж амьдарсан улсууд нутгаа сандаг байх л та. Мэдээд нутаг ус ээж аав ах トゥ амраг садангаа санаж л байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Тий. Тэгээд дээрс нь тэгээд дуу хор гэдэг юм ер нь бол ингэ сэтгэлийг хөдлөгдөг. Тэр тусмах тийм дуу. Тийм. За одоо сэрэ ингээд сэрэгийн одоо энэ бэконд ороочих юм байна. Тэгээл ингэж ороогоол одоо энэ дахианыхаа маханд голт нь ингээ бөмбөрүүлээд бүрэнх ингээ катализатор болгоол тэгээл хийчих. Наачаас янзын энэ өстө сэрэн хүүхдэд аягүй дуртай шүү дээ. Манай хүүхдэд бол аягүй дуртай. Та нөгөө энэ хоолоо хийгээч ээж гээл. Брэнд хоолоо ёо. Тий. Өнгөт нь эдрээ бас зочноо ирэхээр дайлт юм байна. Зөв. За би таны одоо хоолыг идэх нэ. Тэгээ болохоос нөгөө нь баг хараа зүгээр шүлс гожоод шүү дээ. За одоо энийг ингээд сухаарандаа дүрч. За одоо ингээд бүрэн хийлээ. Ингээд бүрэн хийлөөл. Энд дээр ач. За ингээд тосоо халж авах хооронд хэдүүлээ. Юу яана та шинэ огооноо салаад хийчих. За би шинэ огоон салаадыг баг өөрөө хийлээ дээ. Тэглээ. Би барах. Таны хоолоо ядуучаад би энэ ангаал гэж суучлаа шүү дээ ерөөсөө. Харин тий. За тэгээ манай бүчин багш маань одоо
уран бүтээл, сүүлийн уран бүтээл нь ерөнхийдөө ямхан уран бүтээлүүд хийж байна. За ер нь бол яг хуу төмөг чуулгынхаа одоо жуулчны тоглолтыг зунжангаа хийгээ те бас ингээд үзэгч олондоо бариад инкээс гадна сая цагаан сарын өмнө филармоны Баян Монгол чуулгатай хамтарсан юм гоё жаз ардын одоо юм сайхан жаз тоглолт хийсэн байгаа. Их сайхан тоглолт болсон. Тэг хүмүүс маш сайхан хүлээж авсан. Үнэхээр бас их гоё тоглолт боллоо гэд баяр хүргэсэн. Тий, багшаа санаж байна. Түрүү жилийн хэдэн сард өөрийнхөө бие даасан тоглолтыг хийлээ? 24 оны 24 онд шүү дээ. 24 оны 9 сарын биш 11 сарын 9-нд. Тийш 11 сарын 9 жаз хөгжмөнтэйгээр өстой хичнээн цаг 3 цаг бүр тасралтгүй дуусан та. Тэгж яхад хоолоо цуцна гэж байдаг байхад бүр хоолоо нь улам чангараад бүр улам бүр тод болоод улам бүр толгороолоод ивдэглээ таслагтаад тест янзын болж байлаа шүү дээ. Энэ үнэхээр авьяас шүү. Тэгэхээр нэрээ багшаараа барахчаалаа нэгдүгээр хоёрдугаар одоо Монголынхаа өвийг ингээд хүмүүст монголчуудтай болон гадаадуудад танилцуулж яваа, таниулж яваа тийм ингээд хатгалж яваа ийм мундаг багштай гэдэгтээ бас бахархаа танахгүй байна. Тэгээд бас өнөөдөр тэгээ багшаагаа бас ийм хүү хоол хийж чинь гэж сансангүй. Ер нь надаа моодож чадахгүй царайтай байдیں۔ Ер нь одоо тун заагүй яваад байдаг учраас тийм. Тий, одоо яг нөгөө айл гэр эзэгтэй хүн учраас яа харахгүй л бас хоолонд хийлгүй яах вэ? Тэгээд хийхээсээ хийхгүй нөх байгаад идэг болохоос яг яг ингээ сайхан цаг гаргаад хоолунд хийвэл бас гоё хоол хийвэл хийнэ гэв. Тийм байна. Тэгээд одоо бол угаасаа нөгөө баярын өдөр учраас хүн болгонд бас бууз гэж яхаар яг энэ хоол зүгээр юм болов уу гэж бодоод хийж байгаа юм аа. Тэгээ ер нь одоо хүмүүс хөвчлэн бууцныхаа хажуугаар хачир олгоод одоо ингээд янз янзын гоё гоё хоолнуудыг тавьдаг болчих. Урд нь бол бууз нийс салаад тэгэл хямны закусыг тавиал ерөнхийдөө цагаан сард болчдөг байсан шүү дээ. Шинэ жилээр болохоор апельсин мандарин тавиал болчдөг байсан шүү дээ. Ер нь торттайгаа шампанскотайгаа. Яа, мөрцөгтнаад. Гоё юм итгэнэ. Хайг тэглээ дээ. Тэглээ дээ. Одоо энэ гоё хоолыг идэх гэж шүү дээ. За манай багш айл нутгийн хүн бэ? За би ч ер нь бол Улаанбаатар хотын болохоор Улаанбаатар хотын Налайхад ер нь бол төрж өссөн. За аав ээжээр ярих юм бол аав маань бол Төв аймгийн Баян дэлгэрийн Баян дэлгэрч төрөөд Налайхад өссөн юм хүн байгаа. Ээж бол Дундгой аймгийн Баян Жаргалан сумд төрж өссөн. Тэгээ яг уу одоо энэ уламжлалт сайхан цагаан сарын баяр би одоо хүүхэд байхасаа л манайх хийдэг ус манай аав нөгөө айлын том нь байсан учраас дүүнэр нь ирж зоглогдог. Тэгэл бид нар бол тий цагаан сар хийдэг байсан. Тогоорхоос өмнө бүр ингээ наа нэхлээд бид нар бүр нөгөө уул боовоо хэвийн сайхан нөгөө юуны уул боовоо хэвийн боовоо яадаг гэсэн. Өөртөө хийдэг гэсэн манай аав. Өөстөө нөгөө бимбэ гэж юмстай нэг том жижиггүй өстөө нэг гараа өстөө нэг өвчөө ортлол нухдаг байсан шүү дээ гарынхаа алгыг тий. Тэгэл хийдэг байсан. Тэгэл мах захаа ууцаа энэ ингээл ээж аваа хоёр маань бүрхээр нь тийгээл ингээл чанаал. Нэг өдөржингөөл юм болно тэрний өстөө нэг тэгэл нэг сайхан махны өнөртэй дээ. Гоё тий сайхан. Тэгжэл их хийдэг байсан. Манайхаа ер нь бүх юмаа ээж аваа хоёр маань хоёулаа л ингээл аль алин л ингээд өөрсдөө л хийгээл болгодог байсан. Бууз ингээд тойроо суугаад ингээд та хэдүүлээ вэ гэрээсээ нэр. За би бол эхээс гуруулаа айлын том нь доороо хоёр эрэгтэй дүүтэй. Тэгэл ээж аа бид нар бөөнөрөө сууж агаад өстө буузаа хийдэг байсан шүү дээ. Хэдэн бууз их баад вэ? Өө тэгэл хүмүүс ирж байгаа юм. Бид нэр тий аав дээр хүн ирж зоологдог байсан учраас бид нар нэг жил аав ер нь 1000 бууз хийсэн. Тэр ястаа нэг өдөржингөө шинжингөө юм болсон. Хийжсэн тэгээд бөөнөрөө ч байсан. Тэгээд дээрээс нас ганц нэг улсууд нэмэгдэж ирсэн. Тэгж хийхгүй бол яг бид нар ингээ 1000 бууз гэнэ гэдэг бол бас л хэцүү шүү дээ. Тийм шүү дээ тий. Тэгээд дээрээс нь хүмүүст тоологч, элдэгч, чүмгэгч. За та алин дээр нь одоо оногдох вэ? Би бол элддэг байсан. Элдүүрэн дээр л оногддог байсан. Өөстө сайн элдэн шүү дээ. Жинхэнэ элдэн шүү дээ. Тийм ээ. Дээр үед ч одоо өөртөө боовоо хийчихэн, хийм боовын дээрээс нь одоо өстөө өвчөөгөө ууцаа чанчин. За тэгээд өөртөө буузаа сайхан тойроо хийчин. Гэтэ одоо ингээд цаг үе өөрчлөгдөд тий. Ингээд тойр суудаг боломжтой нь бас жоохон алга болчихоо тий. Тэгсэн. Тэгээд ер нь тэгээд хаяа тэгээд ингээд суухаар их гоё яагаад айлд очиж би тэгээд сууя гэдэг. Өөрөө очиж хэлдэж үгүй гэж гойдог шүү дээ. Тэгээд суухаар их гоё уур амьсгал их гоё гэдэг тий. Яг ингээд одоо яг ойр дотны хоолсуутай ингээд яг л дотносоо сайхан ярьж хөөрөөл тий. Бас нэг арай ондоо үйдэг шүү нэрээ. Сайхан байдаг. За энэ өстө хаалж ах шиг байна. Харин тийм байна. За одоо айлаа. За их зөөл хийхгүй бол аюултай болох хаа. За.
жоохон нэлсэн гайдуу. За яг одоо нөгөө гэрт хийгээгүй учраас нөгөө айлын галтхой жоохон эвгүй байгаад байдаг шүү дээ. Харин тэгээд аш. За. Оо тэгтээ бас их янзын. Би бодоод байна л да. Эн чин энэ сайхан хоолой мэдээч хэрэг өв дамжиж ирдэг одоо удам дамжиж ирдэг байлгүй те. Ээж авах нь аль нь болдог гэсэн бэ? Манай аав дуулдаг байсан. Сайхан Өөр тий. Сайхан уурхаа нөгөө дээр үед налаахын их уурхаа гэж байхад уурхаа чинь байсан юм л те манай. Тэгээд юу нь бол маш сайхан дуулдаг. Уран сайхан чи хэмжээнд бол үнэхээр сайхан дуулдаг хүмүүс. Налаахтаа бол манай аавыг ерөөсө дуулдгаар нанддаггүй байсан. Дуулдаг пагамжуу гэл манай аав бол нанддаггүй байсан. Тэгийг сайхан дуулдагсан. Би чинь дөнгөж жоохон 5 6 настай байхдаа ааваараа сайхан ардын дуу заалгаж ирсэн. Тэр үед цагаан сар гандын мод гээд 2 дуу заалгаад. Тэгээд энэ 2 дууг анх заалгаад би уралдаан тэмцээнд орж байлаа. Ааваараа заалгаа тий. Тэгээд 2 дугаар байранд орж исэн. Тэгээд ер нь бол миний дуулах одоо энэ юу бол ааваас маань уламжлалтай ийм зүйл байгаа. Аав маань намайг одоо урлагт анх хөтөлж тий. Бас тэгж оруулж байсан. Тэгээ сайхан юм аа. Тэгээд аав маань дуулдаг байсан учраас тэгэл ямар ч гэсэн өөр хүүхдүүдээс нэг хүн ч гэсэн аавынхаа бас энэ дуулдаг юуг нь цааш нь залгамжлаа тий. Ингээ өдөө сайхан ийм сайхан дуучин болоод явж байгаа бол бас аав ээж маань л ач буй. Манай багш хэдэн хүүхдтэй лээ? Би ч одоо 3 хүүхэдтэй шүү дээ. За манай 3 хүүхдээ аль нь тэгээд болж чадах вэ? Таныг бас ерөөсөө хүүхд байна уу? Одоохондоо яг дуулж байгаа юм мэддэхгүй байна. Бас мэддэхгүй нөө. Одоохондоо мэддэхгүй. Яг ингээд яг зүгээр гэртээ ингээд заримдаа нэг сайн дорн хүрсэн юм уу яасан дуулаад явж идэг. Гэхдээ яг ингээд одоо янз бүрийн урлаан тэмцээн ч юм уу тий тууштай ингээд дуулъя гэсэн үг байхгүй н одоохондоо гараагүй л тий. Аяас нэлээд байна. Болоогүй л ах шиг байна уу? Эсвэл одоо нас нь хэдтэй юм? Уул нь одоо том нь манай том ч одоо 14-тэй. Дундх нь 10-тай, баг нь одоо 5 настай байхгүй. Тэгээд охины эсийг дуулгах байгаа мó гэснээ тэгэл одоо намжичлаа шүү дээ дуулах юм болов уу гэж. Таны бодлоор одоо яг хэн илүү гоё ингээд. За галаа багсахгүй болохгүй байна. Энэ нөгөө өөрөө нөгөө зузаан учраас зөөлөн галаар болох нь. Тэгжээж болно. Гоё харагдаж байна тий. Сайхан шаргалтаа дуулна. Хүүхдүүд дуртай байд юм аа. Тэгэндээ тийм. Ааха. Тэгээд ер нь таны бодлоор 3 хүүхдээ чи яг аль нь одоо за энэ манай хоолой нь их гоё цээлгэр яг ингээд дуулчих юм шиг байна да гэмээр. Ааха. Охин юм болов гэж бодоод байна. Охин үе үеийнхэн нэг саяхан юунд урлагийн үзлэгт орсон гээд. Хоорт дуун дуулсаа ээж гээд нодлон болохоор бас нэг гоцолсон гээд нэг юм ярьжсэн. Тэгээд би нэг тэрийг нэг анзаардгүй маа тэгээд өөрөө л чаавас би нэг ээж нэг ийм дуу дуулгаж байгаа урлагийн үзлэгтээ ингэх гэж байгаа гээд нэг ярьдгийн тэгээд нөгөө бид нар ч өөрсдөө урлагийн хүмүүс чинь урлагийн хүмүүсийн цаад нөгөө арт тал бас хэцүү байдаг байхгүй ингээд хамаг арт талаа орхиол урлаг гээл ингээд ажиллаа гээл явцдаг. Тэгэхээр бас тэрний жаргал зовлон мэддэг учраас бас хүүхдүүдээ нэг бас хүчлээд идэх штэ өөрсдийнхоороо л ингэ явах гэж бодлоо тий. Урлагийн амьдрал ер нь бас чангарчээ тий. Цаг наргуу тий. Тэгээ явдаг учраас яа надад шавхалтаад гоё хэлж. За энэ бэлдсэн соуснд юу хийсэн? За сой соус, гүнжтэй үр. Тэгэл ер нь тэмхүүл юм хийсэн байгаа да. За ингээл болчихд юм уу? Тэг ингээ асгач одоо. Тэг одоо тойруулаа сайхан асгач. Би сайн тоогооч байна уу? За би хийлээ шүү. За ингээл асгач да тий. Яа гоё харагдсан шүү. Өөрийнхөө бас хэрцэн юм гоё харагдсан шүү. Бараг л минийсэн салаад болчихлоо. Тийм байна бодлоо. Салаад одоо ер нь ингээд өстой гоё харагдчихжээ. Ярихгүй. За одоо ингээд салаад маань болоо. Наач одоо баг болчихлоо тий. Тэглээ дээ. За хоолоо гаргая да. За галаа унтраач. За. Яа. Бүтээсэн одоо хүлээж байна одоо. Цагаан сараар багш дээр очиж золгоно. За тэгээд яг энэ хийж өгөөш. За ёо. Ингээд тач. За би барьжээ. За хийгээд. Бүндгнээ гомчих гэдэг зүгээр. Яа, сэр мэрэн гоожээ. Харин янзэн байна. Зүгээр янзэн болсон байж тээ. Энийг бүгдээр нь би ганцаар идэх болох уу? Тэгээд. Тийм байна. За нэг юм руу янзын хоол болт юм байна. Яа, бүр сэр нь гоож агараад ирсэн. Таны жоохон хөрхөөр нь тагчиж гэдсэн тий. За одоо дараад нь юу гэж байгаа вэ? Одоо сайхан амлсан будаагаа
хийнэ. Амталсан бодоо болж байгаа хооронд энэ маань жоо хөрөнгөт ирчээ тэгээд нийлүүлэл холбочихно шүү дээ. Тийм. Маш хурдан болдго юм байна. Хятадын хоол хүмүүстээ үзүүлж маш баяртай байна өнөөдөр. За За юу одоо амталсан бодоонд өндөг орно, ногоон сонгин орно, эрдэн шиш орно. Тэгэл бодоо орно. Тэгэл болно доо. Таны амталсан би бол өстой яамаа мэгээд талах юм байна. Тэгнэ хоёр нөгөө юу болохоор нь Одоо ингээд аялан тоглолт хийгээд явж байхад ингээд бүгдээрээ олоолаа явдаг шүү дээ. Хамт баг болноор ингээд явж байхад хөвгөлтэй юм. Ямар өмнө тохиолддог вэ ер нь бол? за ер нь бол ажил дээр тоглолт хийж байхад бас хөгжөөнтэй юмнууд бас болно. Нэг удаа нөгөө бид нэг дуучид маань нэг шинэ уран бүтээл гаргаад тэгээд нөгөө тайзан дээр шууд дуулахаар болоод тэгээд дуусан чинь нөгөө эрэгтэйчүүд нь эхлээд дуулдаг байхгүй юу гараад тайзан дээр гараад тэгээд дуулж исэн чинь би байхгүй нөгөө дараа нь араас нь нэг бадаг дуу дуусныхан дараа эмэгтэйчүүд нь гардаг байхгүй юу би тэгсэн чинь байхгүй нөгөө эрчүүдээ дагаж гараад хамт гараад тэгсэн чинь эрчүүд дуулаад байдаг би тэнд юм юу ийдээ гэж буцаад орсон чинь нөгөө миний араас нөгөө одоо дуучид маань гарч ирдэг байхгүй тэгсэн чинь нөгөө дуучтай гарч хөөе цаашаа гэсэн чинь нөгөө охин та юу ийгээд байгаа бэ гэж өөрхийдөө нэг тийм фактны бас болж исэн. Ер нь нөгөө шинэ юм уран бүтээл гэдэг чинь нөгөө яг ингээд бэлтгэл нөгөө ингээд дутууч байд юм уу эсвэл ингээд нөгөө яг бие сууж өгөөгүй байдаг болохоор ерөөсөө дандаа нэг жоохон факт гаргачих гадаад. Тэгээ нэг удаа тэгсэн хүмүүс чинь дахиж за ястаа тэгхгүй шүү л гээл тэгэл станаа болт юм да. Тийм бас нэг техник асуудал бас гардаг бах тий. Одоо тос хийгээд өндгөө сайхан шараад тэрэн дээр нь сонгон одоо юу хоёроо эрдэн шиш хоёроо хийгээд тэгэл будаагаа хийгээд жоохон давс хийгээд амтлан тэгээд будаагаа хийж. Бас амархан амтлагаа байна тий. Өнөөдрийн хоол бол маш онцлог хоол байгаа тийм. Бас цагаан сараар хүүхдүүд маань буузнаас салхацсан байдаг. Бас хүүхд гэлтгүй том хүмүүс маань ч гэсэн буузнаас салхадаг. Тийм учраас дахианы мах их гоё харагдаад онцлог хүмүүс баг буузнаас илүү дахианы мах руугаа баг шуурах юм шүү тий. Бараг тэгээ шүү нэрээ. Буузаа идээд бас жоохон уйдцсан маягтай байгаа ш. Тэд нар чинь тэгэхээр чи ийм харахаар чи хүү ямар гоё юм. Ямар сандаа нэг айл бас нэг өмнө нь тэр чинь нэлээд хэдэн жилийн өмнө бид нар ингээд айлуудаар хэсэж явж байгаад бас нэг уйдцсан ш. Нөгөө буузандаа уйдцсан байсан чинь нэг айл харин шүлтөө хоол хийж өгөөд та нар ч уйдцсан байгаа үстэй гэ тий игэлгүй яд ингээд л шүлөө өстэй шүлрүүнэстэй дайрж ирсэн ш. Ямар гоё ингээд. За тос нь халж уу. За одоо халж ах шиг байна. За бас ингээд ийм гоё хувцастайгаа хоол их жамаас хийцээ гэж шүү. Гоолчоо таа гэж санаа зовоо тий. Одоо хөдөө гадаа ингээд аялын тоглолт хийгээ явж хаад хэрмэр хоол хийжсэн үү та ер нь? Хээр хийжсэн тохиолдол гайгүй нэг тийм айхтар биш. 100 мөн одоо тэгээд гэр бүлэрээ ч юм уу тий? Тий гэр бүлэрээ бол аялж маялж байгаа тохиолдол бол хийн л дээ. Ингээл газан билетийн дээр л хийн штэ. Ямар хвчлэн ямар хоол хийх вэ? За шүлтөө хоол хийн. Тэгэл бууз биш хуушуур хийн бас шаарддаг учраас тий. Яг хуушуурын дээр бол бас хийн шүү. Бас мэрэгчлээ мэнэ үү та болбороо. Одоо надад чи юу нэмэх вэ? Одоо энэ дээр сонгиноо нэмэл, эрдэн шишээ нэмэл. Тэгэл ерөнхийдөө жоохон давс хийнэ. Тэгээд давсаа амтлагаагаараа та хэд маань өөртөө сайхан тохируулаад хийчихнэ. Тийм биш үү те нэрээ өөртөө тохируулаад хийчихнэ. Яа энэ арай ихсэн юм шиг байна тий. Үгүй нэг Хийчихв. Хийчих би идчихээ гэж. За. За удаагийн арталч тийм ээ. За тэг. Энийг бас бүгдээ нэрч та тий. Тэгээд дөнгөн ч гэсэн хөрх юм байна. Гоё болно тий. Тийм ээ юм байна. Тэгээ багшаагаа боддоо шүү дээ. Ингээл хөдөө мөдөө авч явал тэр тэнгэр хайрхаа хангаа мангааг бараг ингээд дуулаад манай багш чинь өөрөө ингээд юу яах юм шүү. Тэнгэр хангаагаа аргадаа тий штэ бас ингээд ууд усандаа дуугаа өргөөд явна гэдэг чинь бас ямар сэргэн сайхан байдаг штэ ер нь бол. Бараг хүний барцад гардыг нөгөө бараг хийх шүү нэрээ засал юм хийж байгаа юм шиг. Монголд тийм хүчтэй тийм гоё штэ байгальтайгаа ойр байх чинь тий ер нь бол юм чинь байгалийн л бас юм чинь тэгээд байгальтайгаа ойр байх нь сайхан штэ. Хүүхдүүдээ ч гэсэн ер нь дундаа нэг байгальтлаараас одоо Монгол улсынхаа сайхан мундаг сайхан байгальтай газруудаар бас аялж хүүхдүүдэд үзүүлэх ер нь тийм зорилготой байдаг шүү. Жил болгон ер нь нэг үзүүлээ
очиагүй газар юу байна, хаагур байна тий. Гадаад гэхээсээ илүү бас Монголынхон сайхан байгальтай газруудаараас аялж хүүхэн шухтаа очиж үзүүлж юмар юм билээ. За одоо жоохон давс хийчих. Давс одоо шууд хөрөнгө. Яа, болоод эндээс би хараад байна. Нэвтрүүлэг чинь Тийм байна тий. За одоо ингээд нэвтрүүлэг дуусныхаа дараа дуусхын алдад одоо багшаараа нэг хямрын сан тавилнаа. Тэр надад өнөө багшаа ямар додоож өгч чана үзэгчтэй. Оо тэгэл сайхан үлэмжийн чанарч байсан болно шүү дээ. Эсвэл уртын дууч байсан бол. За энэ бодаанаас одоо ингээд. За тэгээд одоо бүр өнөр нь бүр ингээд бүр өнөр нь өнөртэй нөгөө шүүс ялгарна гэдэг шиг юм болж байна ер нь бол. За энэ бодааныхаа талыг нэрч тээ. За нөгөө багшааг дуулахаар эрэгтэй хүн байдгаа эмэгтэй хүн дуурлахаар штэ ер нь бол. баярлалаа. Баярлалаа. Ямар гоё ингээ те. Би боддоо штэ та. Инхээр ингээд хүнд ингээ авьяас те бүр ингээд заяатсан гоё мундаг тэгээ олон түвнийгээ одоо ингээд баясгаад явж штэ. За одоо удаа маань ерөнхийдөө болчлоо. Одоо сайхан тавгалж плетл онтраа. За нэг хоолой төр идэ та тий. За ингээд хоол маань бэлэн боллоо. Хоолыг маань сайхан амтлаад идээрээ. Бүр нөгөө айгу хамгийн экзэгтэй мөчн штэ одоо ерөөсөө. Нөгөө энэ хараа бейконтэй сир нэг задраа. Сир нэстэ гоё. За энийг бол би гэртээ хийж идэхээр өсөж шаргаллаа. Тэгээ би ингээд за баярлалаа. Яа өөрийнхөө хийсэн хоолнд баярлаад байдаг бас байна өөр гэжтэй. За цаа ногооныхын салааднаас нь жоохон тавар авчихсан. За яах вэ? За ингээд нэг юутай авчи та нэг өгөрцөтэй авчи. За болно доо тэгээд. За би амслаа шүү. Тэг амсаа одоо амслгүй яах вэ? Яа шаржигнаад ямар гоё юм бэ? Янз юм байна тий. Даас мамсан нэстэ. Тэжгүй юу? Янзын таарсан биз дээ. За болж. За өөр амсаад үзтээ. За тий. Гоё амстай. Цаансаар ийм хоол хийж өгөөд өөр баян гочих юм тань дээр. Яг болсон биш үү? Гоё болсон байна. Гоё болсон байна. Намд ороод уусаад уйлмар болсон байна шүү дээ. Баярлалаа. Тэр салаад бас янзын амтлаасан шүү дээ. Юу салаад гэж бараг чиний салаад болцсон уу яасан? Соус хамгийн чухал. Тийм шүү дээ нэрээ. Тий, соус нэстэй гоё. Гоё амттай болжээ. За ингээд өнөөдөр маш сайхан амттай хоолыг хийж үзүүлсэн Өчим багштай маш их баярлалаа. Ингээд үзэгчтэй зориулаад манай багш маань айдууныхаа мэштийг нэг өргөх үү. За ингээд энэ сайхан цагаан сарын баярын өдөр та бүхэн маань Илгээрийн хамглан төрлөөрөө төвшин сайхан байхын өрөөлийг өргөөд үлэмжийн чанар гэ сайхан дуугаар айдууны мэндчилгээ төвшүүлье. За баярлалаа. Би систер жаргаж сонсноо. За. 울렘진 찬나라 더거드덜 응거나 돈나마다 터지시게 호 우스스는 대호르홍 자래기 진호 우째대 한쇼기야 오는호 세대그들
шар ус басна гэдэг шиг ингээд ашаад болохоор ингээд хамаг ус босоод ингээд үнэхээр мундаг. Үнэхээр гайхамшигтай Монгол ардын уртын дуу гэдэг зүйл маань үнэхээр гайхамшигтай. Тэгээд манай багш маань тэрийг үнэхээр сайхан амлуулж дуулдаг те. Ингээд өнөөдөр багшаагаа өнөөдөр уурж оролцуулаад ард түмэндээ бас ийм сайхан уламжийн чанар дууг ерөөл болгож ингээд төлөвлөлаа. Тэгээд өнөөдөр нэлцэн ирсэн Бужин багштай маш баярлалаа. Тэгээд энэ удаагийн Баярын ширээний зоог нэвтрүүлэг маань үүгээр өндөрлөж байна. Дараагийнхаа дугаараар уулзлаа. Түр баяртай.